Сайн байцгаана уу? Та эмэгтэйчүүдийг өргөө болох бодис шингээсэн доохын вирус Тэмбүүгийн нян халдварлуулсан эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хятад улсаас орж ирж байна. За эсвэл халдварт өвчин, вакцин жуулалт, хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амыг цөөлөх бодлого явуулж байна гэдэг яриаг сонсож байсан уу? За тэгээ бүр цаашлуул нээлттэй нийгэм формыг санхүүжүүл, залуучуудын тархийг угааж барууныхны эрх ашигт нийцсэн засаглал байгуулах гэж байна. Мөнгөний эзэд Монгол улсыг туйлдуулж биднийг булаан эзлэхийг оролдож байна гэсэн ийм яриануудыг бас сонссон байх. Үүнийг энгийнээр хувилдааны онол гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн монголчууд ч биш. Ер нь нийт хүн төрлөختөн амар амгалан үннээс илүү аль болох айдастай хувилдаанд итгэдэг онцлогтой юм байна. Өнөөдөр бид энэ талаар товч ярилцах юм аа. Хувилдааны онол гэдэг нь нийгэмд болж буй томоохон үйл явдлуудыг ил харагдаж байгаа шалтгаанаар нь биш, харин хөшгөний ард нуугдаж буй хүчирхэг бүлэг хүмүүсийн нууц төлөвлөгөө, хорон санаатай үйл ажиллагааны үр дүн гэж тайлбарлахыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал үйл явдлын ард заавал нэг нууц байгууллага, төр засаг, эсвэл баян бүлэг хүмүүс байдаг. Орчлон ертөнцид болон улс төр тохиолдлын зүйл гэж байхгүй. Бүх зүйл урдаас бэлдсэн төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэсэн итгэл үнэмшлийг хэлдэг юм байна. Албан ёсны тайлбар, шинжлэх ухааны баримт үрийг биднийг хуурах гэсэн зал гэж үздэг. За тэгвэл анх хаанаас үүссэн юм бэ гэж асууж магадгүй. 19-р зууны сүүл үе гэхэд Оросын хаан засаг тогтворгүй болжээ. Ажилчдын бослого, тариачдын дургуутсэл дээд зэгтээ хүрч ховсголд үзэл санаа газар авч хаан засгийг хизээгүй түлхэн унахад бэлэн болж байв. Ийм учраас 2-р Николай хааны засаг захиргаа ард түмний энэ их уур хилэнг өөр тийш нь чиглүүлэх, нийтийн дайсан болгох сэдв хайж эхэлсэн юм. Их танил технологи байгаа биз? Оросын нууц цагдаагийн газар буюу охранкагийн Парис дахь салбарын дарга Петр Рачковскийг олон нийтийн дургуутслыг өөр тийшээ чиглүүлэх энэ ажлыг гардан зохион байгуулсан гэж үздэг бөгөөд олон нийтийн дунд еврейчүүд дэлхийг хянах гэж байгааг харуулсан бичиг баримт зохиож гаргасан нь хаан засгийн эсрэг тэмцэгчдийг харийнхны гар хөл болгон харагдуулах зорилготой байсан юм а. Энэ нууц төлөвлөгөө гэх баримт бичиг нь угаасаа хуурамч, бас шинээр зохиогоогүй. 1864 онд Францад хэвлэгдсэн Морис Жолигийн Маквиел ба Монтеске нарын 5 дахь яриа гэдэг номыг ашигласан гэж үздэг. Үнэн дээр Морис Жоли энэ зохиолоо 3 дугаар Наполеоныг шүүмжилсэн улс төрийн илэглэл хэлбэрээр бичсэн юм а. Протоколууд гэх энэ баримт бичгийг анх 1903 онд Знамя сонинд Паул Крушеван гэдэг хүн хэвлүүлжээ. Харин дараа нь 1905 онд Сергей Нилус гэдэг эрхэм энийг өөрийнхөө номонд хавсралт болгон хэвлүүлсэн нь олон нийтэд хамгийн их төгссөн хувилбар юм а. Сергей Нилус үүнийг антихрист буюу Христийг үгүйсгэгчд ирж байна гэж тайлбарлсан бөгөөд орос нэр нь протоколын сеанс гэх мудрецов гэдэг бөгөөд агуулга нь еврейчүүд хэвлэл мэдээлэл, санхүүгийн систем, боловсролыг ашиглан дэлхийг хэрхэн эзлэн авах гэж байгаа талаар өгүүлсэн 24 бүлэгт протоколууд юм а. Дэлхийн 1-р дайн ба Оросын хувьсгалын дараа энэ ном Европ руу дөрвсөн орсуудаар дамжин тархсан гэж үздэг. Англи нэр нь The Protocols of the Meetings of the Learned Elders of Zion. Америкийн автомашины магнат Генри Форд хүртэл үүнд итгэсэн. Өөрөө хэвлэж тарааж байсан ч хожим нь хуурамч баримт бичиг гэдгийг нь олж мэдээд олон нийтээс уучлалт гуйсан. Энэ баримт бичиг буюу зохиолыг хуурамч хуулбарлсан болохыг 1921 онд The Times сони сурвалжлагч Филипп Грейвс анх баталсан бөгөөд Морис Жолигийн номын хэсгүүдийг протоколуудтай тулгаж үзэхэд зарим хэсэг нь үг үсэггүй ижилд байна гэж мэдгдсэн юм а. Түүний баталж байгаагаар нийт бичвэрийн 40 орчим хувь нь Морис Жолигийн номоос шууд хуулбарлагдсан байна. Энэ ном монгол хэл дээр хүртэл орчуулагдсан. Гэхдээ бидний ихэнх нь энэ номыг нээж үзээгүй гэдэгт би итгэлтэй байна. Сионы протокол гэх мэт ийм бичвэрүүд биднийг их оронч болгодгүй, харин үзен ядагчл болгодог юм а. Энэ бол зүгээр нэг бичиглэл биш,
Харин үндэстнийг дотроос нь хагаралдуулах хэрэгсэл гэж бас тодорхойлдог юм байна. Бид яагаад заавал цаана нийгэм байгаа гэдэг цуурхалд амархан итгэдэг вэ? Энэ нь зөвхөн хувь хүний сонголт биш, харин бидний туулж ирсэн нийгэм, түүхэн системийн үр дагавар. Хэвлэлийн мэдээлэл зөвхөн сайн сайхныг мэдээлдэг бодит байдалтай ихэнх нь нийцдэггүй байсан учраас хүмүүсийн тархинд цаана нь заавал нэг нууц байгаа гэдэг бодол сууж вэ. Бас шүүх, цагдаа, эрүүл мэндийн байгууллагуудаа итгэх иргэдийн итгэл сул байгаа нь хуурамч мэдээлэл цэцэглэх хамгийн үржил чимтэй хөрс болж байна. Засаг төр нь ил тод шудрах биш бол иргэд албан ёсны гих мэдээлэлд итгэхэн болж баталгаагүй их сурвалж хувилдааны онол сурталчлагчдын ярианд итгэж эхэлдэг. Хуучин социалист орнуудын иргэд гадаадын мэдээллийн дайралт болон цахим орчны нөлөөлөлд маш өртөмтгий байдаг юм байна. Бидний мэдээллийн боловсрол тутамг байгааг ашиглан гадаадын хүчнийхэн болон бүлгүүд нийгмийг хагаралдуулах, айдас төрүүлэх зорилгоор хувилдааны онолыг зохион байгуулалтаагаар тараадаг. Хувилдааны онол гэдэг бол зүгээр нэг сонирхолтой яриа биш. Харин улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал, бодиттой аюул учруулдаг үзэгдэл. Яг одоо Монгол улсын эдийн засгийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбар, тэр байтугай үндэсний аюулгүй байдал хүртэл хувилдааны онолын бай болж байна. Шинжлэх ухаанч баримт эдийн засгийн тооцоолоос илүүтэй цаанаал нэг биш. Биднийг худалдах гээд байнуудаа гэх мэт айдас тэр үндэслэн цуурхал төрийн бодлогод хүртэл нөлөөлж байгааг бид харж байна. За тэгвэл яагаад чухам еврейчүүдийг хэлэх болсон юм? Яагаад Англи эсвэл Франц байж болоогүй юм гэж асууж магадгүй. Хэрэв тухайн үед Франц, Герман эсвэл Орос хүн гадаадын ямар нэгэн улсад хэлмэгдвэл тэдний ард хүчирхэг төр засаг, дипломат харилцаа, цэрэг айран байдаг байв. Харин еврейчүүдэд тийм ард тал байгаагүй. Тэд хаанч очсон, зочин эсвэл төр оршин суугч гэж тооцогддог байсан тул тэднийг яаж доромжилж хэлмэгдүүлсэн олон улсын төвшөнд эсэргүүцэл үзүүлэх хүч байгаагүй. Еврейчүүд хаанч очсон өөрийн соёл шашнаа хадгалж тусдаа бүлэг болж амьдардаг байсан нь бусад үндэстнүүдийн хувьд нууцлаг бөгөөд аюултай мэт санагддаг байв. Аливаа улс оронд эдийн засгийн хямрал, дайн, тахал гарахад хүмүүс буруутан хайж хамгийн түрүүнд тусдаа байдаг цөөнхрөөгөө дайрдаг байсан нь тэднийг хувилдааны онолын байнгын золиос болгожээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа Израиль улс байгуулагдах болсон гол шалтгаануудын нэг нь еврей хүнийг хамгаалах цэрэг айрам, мөн еврей хүмүүс амьдрах газар нутагтай байх ёстой гэсэн бодлого байсан юм. Хүчгүй, эзэнгүй байх нь ямар эмгэнэлт хүргэдгийг тэд өөрсдийн түүхээсээ ойлгосон хэрэг. Энэ нэвтрүүлгээрээ би энэ нь зөв, тэр нь буруу гэх гисэнгүй. Харин өөрсдийн одоогийн байгаа нөхцөл байдлаа өөр хэн нэгний буруугаас болсон гэж бодож байгаа улс үндэстэн хөгждөггүй, дэвждэггүй юм байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Бүр нарийндаа ярил Герман үндэстний үзэл буюу айрын үзэл нь чухам энэ хувилдааны онол дээр үндэслэсэн гэж үздэг. Үүний үр дүнд сая хүний амь насыг авч утсан дэлхийн том дайн дэгдсэн билээ. Анхаарал тавьсан танд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзцгаая.